За ажлын хэсгийн энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ аудитын газраас асуух асуулт байна. Самбууны юм дараахыг бирлүүлэх болоо да. Тэгээд за энэ 2023-аас 2025 оны стратеги хэрэгжсэн 2023 онд 10, 2024 онд 11 нийтдээ 21 гэрээ байгуулсан гэж байгаа. Тэгээ үүний нэг нь болохоор энэ Улаанбаатар дархны зам нэмэлт 2 игнэ барих төслийн гэсэн ийм санхүүжилт байгаа. Тэгээ энэ дээр аудитын байгууллага аудит хийсэн үү гэсэн ийм асуулт байна. За тэр дундаа энэ бүтээн байгуулалттай холбоотойгоор цементийг их хэмжээгээр авсан баг. Хаанаас ямар үнээр авсан бэ? Энэ дээр дүгнэлт хийсэн үү гэсэн нэг ийм асуулт байна. За аудитаас асуусан уу? За 2 номерын микрофон аудит хариулъя. 3. За 3 номер. Нэрээ алуун тушаалтайгаа хэлээд хариулъя. Үндэсний аудитын газар ерөнхий аудитын орлого Самбууны байна. Батбаяр гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын өрийн удирдлага 2023-аас 25 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн аудитын хүрээнд бол энэ дарханы одоо авцаамыг өргөтгөх ажлын төслийн одоо өрийн баталгааг болоод засгийн газар гаргаж ингэж хэрэгжүүлэхээр орсон байгаа. За энэ төслийн хөрөнгө оруулалтын ажлын тайлан бол одоо Монгол Улсын засгийн газрын 2024 оны нэгдсэн засгийн гүйцэтгэл засгийн газрын нэгдсэн тайлангийн хөрөнгө оруулалтын тайлан дээр бол тусгаж тайлагнагдах болно. Одоо тайлан бэлэн болоогүй байгаа. Баярлалаа.